Монгол Улсын ерөнхийлөгч цагаалт хөтөлбөрийн хүрээнд Хамбогд Кашмир хязгаарлалтмал хувьцаат компанид ажилласан. 1998 онд байгуулагдсан Хамбогд Кашмир хязгаарлалтмал хувьцаат компанид 700 орчим ажилтнтай. Жилд 1500 тонн самсан ноолор боловсруулж 300 мянга гаруй ширхэгч сүлжмэл мөн тонны нэхмэл оюун бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоод гадаадын зах зээлд нийлүүлдэг. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд 65 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч 300 тонн түүхий ноолор худалдан авсан байна. Үүний зэрэгцээ банкны өндөр хүүтэй зээлээр тоног төхөөрөмжөө шинжилэн барилга байгууламжийн үйлдвэрийн орчноо сайжруулж агуулгаан өргөтгчээ. Өнгөрсөн онд 6480 м2 талбай бүхий үйлдвэрийн 8 давхар өргөтгөл үйлчлэгээний зохицол руу ашиглалтанд оруулсан байна. Компани 2024 оноос нийт цахилгаан хэрэглээнийхээ 35%-ийг нарны цахилгаан үүсгүүрээр хангадаг болжээ. 50 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай үйлдвэрийг ашиглалтанд оруулж байна. Японы Shimazaki-гийн Full Garment-ийн машин 30 ширхэг авч нийт 6500 м2 барилгыг ашиглалтанд өгч үйлдвэр маань ашиглалтанд орж байна. Цагаалт хөтөлбөрийн хэмжээнд бол үндэсний үйлдвэрүүд маань эргэлтийн хөрөнгийн мөнгөтэй зээл авч эргэлтийн хөрөнгөтэй болж байна. Мөн тоног төхөөрөмжийн зээлүүдээр тоног төхөөрөмжийн шинжилт хийж байна. Ингэснээр ажлын байр бий болж үндэсний үйлдвэрүүд маань өргөтгөл маш их хийж байна. Тэгээд ажлын байр бий болсноор мачтын орлогч гэсэн бас нэмэгдэж ноодрын үнүүд энэ жил түүхэндээ байгаагүй 200 мянган төгрөг болсон. 200-аас 210 мянган төгрөгөөр үндэсний үйлдвэрүүд маань ноодороо бэлтгэсэн байна. Тэгээд бид бол жилээс жилд үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байна. Экспортын хэмжээ нэмэгдэж байна. Ажлын байр нэмэгдэж байна. Ерөнхийлөгчийн маань санаачилсан цагаалт хөтөлбөр үнэхээр бид бүхэнд бол маш их тус дэм болж нэмэр болж бидний өсөлт хөгжилтөнд үнэтэй хувь нэмэр оруулж байна. 2026 онд энэ жилийн хувьд ноолор боловсруулах үйлдвэрүүд 450 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг бол арилжааны 10 банкаар дамжуулан олгоод байна. За үүний үр дүнд бас өнгөрсөн жилийн амжилттай баттгаад манай үндэсний үйлдвэрүүд маань нийт түүхийн бэлтгэл 60 гаруй хувийг бол бэлтгээд байна. За өнгөрсөн онд бид нар бас 4000 тонн самсан ноолор экспортлж байсан бол энэ онд бас энэ хэмжээнээс өшөө нэмэгдүүлэх цаашлаад бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх ийм зорилго тавьж байгаа. Та бүхэн бас өнөөдөр Хамбогд Кашмир компанидаар хүрэлцэрлээ. Энэ мэтлэн манай үйлдвэрд манай эрх болгон шүүжих гүйцэтгэн боловсруулах хүчин чадлуудаа нэмэгдүүлснээр энэ салбарын экспортын бүтэц томоохон өөрчлөлт орж бид нар угаасан экспортлогоос ноолор экспортлогоос одоо самсан ноолор экспортлогоос дараагийн шатанд эрэмл утас бэлэн бүтээгдэхүүн экспортлог энэ зорилтойгоо бол хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Компани удирдлага цагаалт хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх хөнгөлөлттэй уян хатан нөхцөлтэй нийгмийн даатгалын шинтгэлийн тогтолцоог нэвтрүүлэх зэрэгт бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Цагаалт хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 100 орчим аж ахуй нэгж 520 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авсан юм. Үүний дунд үйлдвэрүүдийн эрхийн хүчин чадал ихэд 400 тонноор нэмэгдэж 2000 гаруй тонн болсон байна. Цагаалт үндэсний хөдөлгөөний хүрээнд бол 2028 он гэхэд ноолор аршигны салбарын боловсруулалтын түвшинг 2 дахин нэмэгдүүлэх ийм зорилтыг тавьсан. Тэгэхээр 25 онд бол бид улсын хэмжээнд угаах бөмбөг самнах хүчин чадлыг 100% суурилуулсан ийм амжилтыг гаргасан байгаа. Тэгэхээр дараачийн түвшинг бол бид самсан ноолороо утас болгох ийм чиглэлийг ийм зорилтыг бас тавьж ажиллаж байгаа. Мөн самсан ноолорын экспорт өмнөхөөс 6 дахин нэмэгдэж 4000 тоннд хүрээд байна. Энэ нь 330 сая Америк долларын экспорт хийсэн гэсэн үг юм а. Энэ онд ноолорын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдэд 450 тэрбум төгрөгийн хүү багтай урт хугацаатай хөнгөлөлттэй зээл олгох юм а.